За өнөөдрийн бичлэгээ дэглэн барьж байгаа хүнийг хорлмаатах зорилготой хийж байгаа. Тийм болохоор нэг биш нилээдгүй шүл сасгаруулсан хоол хийх болно. Эхний хоол бол адууны умс кита. Хүйтэн усанд умс китагаа хийгээд лаврын авч давас перцээр амтлана. За нэг 30-40 минут бослогож агаад хатуу ногооны шадар 3 цэрэг төмөс луу манжингаа хийгээд үргэлжлүүлэн чаннаа. Анханасаа хийгээгүй шалтгаан нь ногоо маань хит их бутраад унахаас сэргийлсэн. За ингээ 1 цаг 30 минут гарan зөөлөн гал дээр боцсныхаа дараа умс кита болон ногоо гаргаж аваад хальт хөргсөн. Тэр нь адууны махыг бас тодорхой хэмжээнд хөргөж байгаад идвэл амттай гэж ярьдгийг бүгд мэдэх бах. Чансан умс китагаа илүү гоё амттай идэх янз янзын арга байдаг. Жишээлбэл ингээд чансан шүлэн дээр нь нимгэн зорсон сонгон болон давс хийж шорог болгоод дүрээд идэх юм бол бас тасархай гоё зөгцдөг. За энэ аргыг бол манайхан бүгд мэдж байгаа бах. За тэгээ мэдээ чансан ногоогүй мах гэж бас өрөөсөн дугуугүй машинтай адил. За бас энэ завхан нутгийн улаан саримсаар хийсэн Oyos брендийн дарсан саримсыг бас та бүхэнд санал болгомоор байна. Энэ бол умс кита гэлтгүй ямар ч төрлийн махтай гой цогцохоор цуу зөгийн болоор амтлсан маш гоё амттай хачир болсон байлээ. За дараа нь цөмөрөө гахаан цорой буюу самгивсал шарж идэн. За хүн болгонд байдаг шидэт гараараа массаж хийх юм бол самгивсал маань юм гоё бүтэн болдог. За ингээд бүтэн болсон бүхэл самгивсалыг шарах юм бол бас гоё хоол болно. За хариулын тавга хангалттай хадааж байгаад самгивсалаа ар өргөө дөрвөн талаас нь сайн шаргал болсон шарж өгнө. За тэгээд тосыг нь ядгаж аваад 250 г ямар ч хамаагүй шар хайрыг дээр нь хийн. За ингээд нэг халбар сой соус хийгээл болоо. Сайтар хожоод таглаад зөөлөн галаар 30 минут гарan шарж болох юм бол ийм гоё бүтэн соустай мах бэлэн болно. За хүнсний айрах, вайн, за шар айраг гэдэг ямар нэгэн алкоголыг хоолнд хийхэд ямар ч асуудалгүй байдаг. Боцлонгуутал бүх алкогол нь ууршаад алга болдог. За үүнийг ингээ хэрчээд идэх юм бол самгивсалыг бас өөрмөц аргаар идэх жор болох нэ. Самгивсалаа төрөл бүрийн ногоо болон будаатай ороож идвэл үнэн гоё тасархай болно. За салаадны навчин дээрээ будаа, мах, самжаан, за Oyos брендийнхаа дарсан саримсыг хийгээд ороогоод идэх юм бол ярих юм байхгүй. Яг ингээд нэг мах шараад идчихээр араас нэг юм халуун ногоотой шүл уумаар санагдаад байдаг. Баг зэргийн ургамлын тосон дээр илүүчилсэн самгивсалаа 100 юм уу 200 г хийж шарж өгнө. Тэр нь 6 юм уу 700 мл ус хийгээд нөхрийн хоолны кимчинээс 400 г хийн. Өнөөдөр ч 3 сарын сүүлийн өдөр. Гэтэл энэ 2 сарын 14-ний кимчи байна. За кимчигээ бүгднгийн хийгээд баг зэргийн сонгон, саримс, халуун чинжүү, ногоон сонгон хийн. За араас нь 1 халбаг гучуг гару, 1 халбаг элсэн жихэр, 1 халбаг сой соус, 1 халбаг эрдэнэ шишин сироп, 1 халбаг гучужан хийгээд сайтар хойлоод буцалхад л нөхрийн хоолны жороор хийсэн кимчижигээ бэлэн болно. За энэ зөөлөн дөөфү гэж байдаг солонгос хүнсний дэлгүүрт илбэг зарагддаг. Энийг хийгээд идэх юм бол бүр гоё тасархай кимчижигээ болох нь. Өнөөдөр чи ямар их таг сөхөж байна. За ер нь бол заавал зөөлөн дүүбүү их шаардлага байхгүй. Энгийн дүүбүү хийгээд идсэн ч гоё амттай байх болно. За шөнө үзэж байгаа та бүхнийг хорлмаатах төлөвлөгөөгөө энэ хүргээд дуусгая. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.